Хоёрдугаар бүлэг Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт эхэн үе. Хэлмэгдэл ба цагаатгал түүх ба баримт номын хэсгээс та бүхэн хүлээн аван сонсож байна. Хоёрдугаар бүлгийн 7 дахь хэсэг. Хоморголон хядах цаазын бичиг хуульчлагдав. Богдын засгийн газраас хаантай улсын үндсэн хууль агуулга хэлбэрийн хувьд ямар байх ёстойг нэгтлэн үзэх зорилгоор Англи, Америк, Япон, Норвеги улсын үндсэн хуулиудыг орчуулан өөрийн орны онцлог тохирох байдлыг харьцуулан үзэж их ажил өрнүүлсний дүнд 1914 онд Монгол улсын үндсэн хуулийн төсөл бэлэн болсон байна. Бодоон 1921 онд Ардын засгийн ерөнхий сайд болонгуудаа улсаа улс шиг улс болгохын тулд гадаадын дайснуудаас улс үндэстэн юугаа хамгаалахын тулд юуны түрүүн дэлхийн олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх үндсэн хуультай болох явдал юм гэсэн зорилт тавьж өөрөө удирдан боловсруулсан байхаагаад ардын эрхтэй хэмжээд цаазад засаглал тогтоох агуулга бүхий уг хууль нь хүмүүнлэгийн ясны нийтлэг зам ёсонд нийцэх багцаанд боловсруулсан байжээ. Гэвч энэ төслийг хилэлцэж батлах мөрдөх байтугай өөртөө нь хамт цаазлан болжээ. Зөвхөн хин нэгэн орос сургагчийн үгийг дагаж үндэсний удирдагчдаас орчлон хөнөөсөн он жилүүд хуульгүй үйл явдлууд цаашид өргөжлөх тавилан хүлээж байлаа. Үүнийг өөрсдийн боломжийн бүх хүрээнд эсэргүүцэх арга зам хайж байсны илэрлэл нь хичээнгүй сайд цэрэнд орж тэргүүтээ Монголын удирдагчдаар үндсэн хуулийг боловсруулж батлах явдал хэмээн үзэж байжээ. Гэвч монголчуудын санаа бодол илүүтэй туссан үндсэн хуулийн ямар ч төслөө батлуулах байхгүй хилцүүжиж чадсангүй. Ингээд зөвлөлт Орос улсын үндсэн хуулийн Монгол хувилбар бэлэн болов. Хэдийгээр Монголын түүхэнд анх тохиож монголчуудыг олон улсын түвшинд татан гаргаж ирсэн түүхэн ач холбогдолтой мэтээр сурталчилж ирсэн ч үнэн хэрэгтээ Монголын хүн амыг жинхэнэ ард ба эзэрхэг харгас хэмээх хоёр хэсэг туваасан хууль төрөв. Энэ бол жинхэнэ ардын хууль гэж номлов. Жинхэнэ ард гэдэг нь хин, эзэрхэг харгас гэж хин гэдгийг тодорхойлох шалруулал нь ойлгомжгүй. Товчоор хэлэх юм бол төрлөөр устгах нөхцөлийг хуульчлан бүрдүүлжээ. Мөн иргэдийнхээ эсрэг цэргийн гэмт хэрэг үйлдэхийн тулд хувьсгалт хэмээх цэрэг армийг байгуулахдаа хуульчлан тунхагласан хэрэг байв. 1932 оны борохоо шийдэн барьсан ардын бослогыг танк, их буу, нисэх хүчин хэрэглэн дарсан нь түүний нотлох баримт мөн. Тэгэхээр энэ үндсэн хууль гэгч Монгол нутагт төрлөөр устгах гэмт хэрэг үйлдэх эрх зүйн баримт бичиг болсон бөгөөд хэний гараар хэрхэн бүтснийг Рискуловын илтгэдээс болгоогтун. Коминтерны Монгол дахь төлөөлөгч Тураар Рискулов Коминтерны удирдлага 1924 оны 11-р сарын 2-нд бичсэн илтгэлдээ. Бид 3 жил гаруй залуучуудын эвлэлд ихэд анхаарч ардын намын оронд жинхэнэ хувьсгалч нам болгон өгөхөөр ажиллаа. Бид энд байр сууриа нилээд бэхжүүллээ. Дипломатууд яг хийдэг ажлаа хийдэг юм байгаа биз. Харин намын шугамар бидэнд үнэнч нэгдсэн нам буюу бий болгож байгаа. Түүгээр дамжуулан Монголын хэргийг шууд өөртөө гардаж гисэн санаа удирдах байдаг болохоор ажил зохиох хэрэгтэй байна. Өчигдрийн дарангуйлагч ардын цэргийн жанжин намын их хурлын дарга данзан өдгөө буудуулсан. Нэг их хөдөлмөр шаардсангүй. Энэ хэрэг явдал ард олны дунд зэвүүцэлж төрүүлсэнгүй. Олон түмний дунд залуучуудыг бэхжүүлэх хэрэгтэй байна. Данзан баваасан нарыг буудсны маань цэрэнд оржийн бүлгийнхэнд хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн байна. Цэрэнд орж түүний талынхан одоо нилээд өөрчлөгдсөн. Тэд дуулууртай болж залуучуудынхаа үгийг авдаг болж байна. Намын түүх хэсгийг бүрдүүлэгч хүчтэй нөгөө нэг бүлэг бол залуучуудын эвлийнхнээс бүрдсэн зүүн жигүүртний бүлэг юм. Энэ бүлэгт жанжин чой балсан намын түүх хорооны нарийн бичгийн дарга гэлсэнгээ гэсэн манай хүмүүс орж байгаа. Данзантныг ялсан манай залуучуудад даль жигүүр ургуулж өгсөн. Энэ бол бидэнтэй үзэл бодлоор ойр байдаг намыг бүтэн зохион байгуулалтын хувьд Коминтернд ойртуулах гэсэн ажил хэрэгч цорын ганц хүчтэй бүлэг. Би Монгол Ардын намын удирдах ажлыг гартаа авч байна. Томоохон чухал асуудлаар эхлээд би санал дэвшүүлдэг. Хоёрт тэр саналыг тэд хүлээн авах ёстой.
Гуравт Монгол Ардын хувьсгалт нам Коминтерны гарт байгаа учраас түүний сахилгыг сахих чанд сахих ёстой гэсэн санаанд монголчуудыг дасгаж байна. Үүнээс хойш байдал өөрчлөгдсөн. Жамсраано өөр болж цэрэнд орж үндсэн хуулийн төслийг боловсруулах комиссийн хурал дээр эсэргүүцэл илэрхийлэхэ болж үндсэн хуулийн манай төслийг бүхэлд нь хүлээн зөвшөөрлөө. Монгол Ардын хувьсгалт нам нь Коминтерны удирдамж шийдвэрийг дагаж мөрдөх, улс орныг ардчлах зүг рүү шийдвэртэй эргэлт хийснийг нь харгалзан улсын их хурлаар бүгд найрамдах Монгол Ард улсын үндсэн хуулийг батлуулах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ. Коминтерны гарт байгаа Монгол Ардын хувьсгалт нам Рыскуловын үндсэн хуулийн төслийг хүлээн зөвшөөрч баталсан болохыг ил баримт хөдөлшгүй нотолж байна. Монгол Ардын нам 1920 оны 6 дугаар сарын 25-нд нийслэл хүрээнд байгуулсан түүхийг бид мэднэ. Улс төрийн энэ ууган байгууллага бодоогийн сийлсэн богд хааны 18 соёмт тамгатай. Харин МНРФ буюу Монгольская народная революционная партия 1920-с 1921 онд Оросд Коминтерны удирдлагын дор эрхүү хавьд байгуулагдсан байна. Халимаг, бурайд, халах Орос, бараг, үзэмчин голдуу хүмүүсийн бүрэлдэхүүнтэй улс төрийн террорист байгууллага байжээ. Зорилго нь Ар Монгол дахь хувьсгалт цэргийн ажиллагаа явуулахад зориулах төлөв. Москвагаас санхүүжилтэй МНРФ байгуулагдсан он сар өдрийг нь түүхэнд янз бүрээр бичсэн байдаг. 1921 оны 3 дугаар сарын 1-нд Хятад байгуулагдсан Монгол Ардын нам бол Монгол Ардын нам биш МНРФ-ийн туршилтын хувилбар юм байна. МНРФ нь Бурайд Монгол, Ар Монгол, Өвөр Монголыг Коминтерны тугийн дор нэгтгэн улмаар Хятадд коммунист хувьсгал хийхийг тулд хүчирхийлэл хэрэглэх, цэргийн ажиллагаа явуулна гэсэн зорилготой байсан байна. МНРФ-ийг үүсгэн байгуулахдаа 1921 оны 1-р сард Улаан армийн Кавказын 108 дугаар хорооны бүрэлдэхүүнээс 17 офицерыг Омсогт мэргэжлийн хувьсгалчид Оросын дотоод яамных нь тусгай бэлтгэл хийлгэж улмаар Монголд илгээх. Ахлах офицер Кануковоор ахлуулан Бурайд Халимаг 18 цэргийн дарга нарыг 1921 оны 6 дугаар сарын 1-нд Маймаачийн хотод ирүүлэхдээ бүгдэд нь нууц нэр өгсөн байна. Коминтерны байгуулсан Монгол Ардын нам бол МНРФ гэсэн Орос үгийг кириллээр товчилсан байна. Үгийн эхний 4 үсгийг бат илэрхийлэхийн тулд байрлуулж хас тэмдэг дарсан байна. МНРФ бол Монголын улс төрийн хүчин биш, Оросын коммунистуудын зохион байгуулсан террорист байгууллага байсан гэжээ.